Монгол улсын хурлын дарга Мия Гомбын энхүү болдод бүгд найрамдах энтгэг улсын дэд ерөнхийлөгч эрхэмсэг ноён Мохаммад Хамид Асари тэргүүтээ төлөөлөгчөд баргалахлаа. Улсынханд улсын хурлын дарга энхүү болд эрхэмсэг ноён Мохаммад Хамид Асарыг Монгол улсад тавтаа зочлохыг хүсээд АСЕАН-ын дээд хэмжээний 11 дугаар уулзалтанд өндөр ач холбогдлогч оролцож байгаад талархал илэрхийлсэн. Тэрээр манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад баяртай байдаг. Монгол энтгэг хоёр улс мэдээлэл технологи боловсон хүчин бэлтгэх дэд бүтэц зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой гэж үздэг. Энтгэг улсын ерөнхий сайд ноён Моди 2015 онд Монгол улсад хийсэн альчлалын үеэр хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргасан. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэй. Энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Бүгд найрамдах энтгэг улсын дэд ерөнхийлөгч эрхэмсэг ноён Мохаммад Хамид Асари улсын хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байна хэмээгээд хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн түвшинд хөгжиж байгаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Би АСЕАН-ын уулзалтанд тавьсан илтгэлдээ Монгол улсын ардчлал сонгуулийн орлолт амжилтын талаар дурдлаа. Ардчлалын гол зарчим бол шийдвэр гаргах эрх байдаг. Манай хоёр улс адилхан ардчилсан улс. Ард түмний үзэл бодлыг төлөвшүүлэхэд ардчлал чухал үүрэгтэй. Үүний тулд хоёр улсын парламент хоорондын харилцааг хөгжүүлж аль жилийн давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэд улсын хурлын дарга энх болдыг тааламжтай цагтаа энтгэг улсад албан ёсны альчлал хийхийг урьж байгаагаа дуулгасан. Бүгд найрамдах энтгэг улсын ерөнхий сайд Моди 2015 онд танаа улсад альчилсан хоёр улсын хувьд том үйл явдал байсан. Энэхүү альчлалын гол үр дүн 1 тэрбум $1 хөнгөлөлтөө зээлийг олгох хэлцээр байсан бөгөөд одоо уг хэлцээрийг хэрэгжүүлэх ажил улсныг онцлон тэмдэглэлээ. Улсын хурлын дарга энх болд эрхэмсэг ноён Мохаммад Хамид Асарийн урилгад талархал илэрхийлээд бүгд найрамдах энтгэг улсад альчлахдаа баяртай байх болно гэдгээ хэлсэн. Мөн тэрээр хоёр улсын орон нутгийн түвшний харилцааг сэргээх эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын үеэр талууд хоёр улсын сонгуулийн систем техник технологийн талаар ярилцаж санал солилцлоо.